Сайн мэцэн үү? Шеф Эрдэнэ, welcome back my channel. Энэ удаагийн дугаараар та бүхэнд гуляштай omrice-ыг шигэн хийх аргыг хуваалцуулна. За юуны өндөг дөрөн шиг хаглаад чинь. Тэгээд давс 2 чимэх. За перц 2-3 чимэх хийгээд за сүв хоолны албаар 2-3. За тэгээд нэгэ маш сайн хутгаад цагаан өнгөнд арилтал нь утгачин. За хайртан тааг маш сайн халааж агаад за дээрээс нь тос цэцгийн тос 2 нийтлээд чинь. За цэцгийн тос хийхээр улам илүү гоё хамт ордог. За тэгээд төрөчийн зурсан өндгөө утгасан өндгөө хийгээд за тэгээд дээрээс нь маш сайн ингэж утгаж агаад шингэн жоохон хагас хүртлээр багасхаар хэмжээнд нь маш сайн утгаад өгнө. За тэгээд доош ингэж хотоолгож агаад за дээдлийн хэсгээс нь доош нь ингээд хуйлаад явчихнаа. За тэгээд доотлын хэсэг дээр бүгдийг ингэж сайд дээр аваачаад за тэгээд жоохон хэлбэрийг ингэж зогсож агаад жоохон дээрс нь орж. За ингээд хайрлан давгаас эргүүлэнгээ ингээд аваад гадна талын маш сайн шараад өгнө. За тэгээд дотортолтой бол зөөлөн үлдэхээр бол маш хурдан хугацаанд бол хийн. За тэгээд гуляш өмнөх бичлэгтэн дээр хийсэн гуляшийг бол ашигласан байгаа. За энэ гуляшийг omrice дээр хар будаан дээр өндгөө тавиад за тэгээд гуляшаа игээд сүүлд нь яншуу ингээд цацаад ерөөхдөө ингээд тоолмон бэлэн боллоо. Үнэхээр сайхан харагдаж байна. За хамтлаад үзье. За өндгөн их бол маш гоё зөөлөн гадна тал нь маш сайн шарагдсан. Дотор тал нь маш гоё зөөлөн. Тэгээд гуляшийнхаа соус үнэхээр гоё зөгтөж байна. Та бүхэн бас энэхүү менюг туршаад үзээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа баяр та.